Тэгээ хамгийн муухай заяо. Би ингээд Аз ганцхан байгаа Аазан заяо. Энд байгаа. Тэгээд дээрэс нь миний ингээд царайг харангууд энэ охиныг хулигдчихий та гэж бодсон юм шиг байна заяо. Энэ нэг охин энэ Аз охид юугаа хийхвдээ надтай сөргөөцөлдөхгүй байх гэдэг ч юм уу. Мэдгүй хүмүүс тийж боддог юм шиг санагдсан надад заяо. Энэнийг яасан чи яад юм гэсэн шиг за. Тэгээд ингээд хэрвээ энэ мөнгийг авах ёстой мөнгө юм бол бүх хүнээс авах ёстой юм байгаас тэг яагаад надаас ганц авч байгаа юм бол гэж би бодоод амар тийм муухай санагдсан за. Амар танд тийж санагдахгүй юу? Тэгээ ингээд бодохны Египт хүмүүсийн нийтлэг дүр төрхөн заяо. Чамаас илүү мөнгө ингээд авчи гэсэн тийм хүмүүс амар их. Хүргэлтээ ажилтан чай, иш жишээ чи ингээд кафе ч юм уу, иш жишээ гарах юм бол дандаа тип авахыг хүснэ. Та чамаас бүр тип өгөхгүй байх юм бол тип асуун заяо. Тэг ингээд тэг бүр тэгж асуухыг үнэхээр биш ээ. Тэг чи ингэж хилүүлмээргүй байх юм бол зүгээр хідэн нөгөө нэг хариулт авахгүйгээр мөнгө өгөх хэрэгтэй гэж би амар ойлгосон. Тэг би одоо ингээд дандаа илүү мөнгө өгдөг. Ич жоохтой дандаа илүү мөнгө. Гэтэ тиймэргүй шүү. Гэтэ одоо ингээл энэ газрын дүрм журм юм шиг юм байна. Тэгээд мэдгүй би л ингээд ойлгохгүй байна. Би л ерөөс ойлгохгүй байна. Бас нэг юмны шокнд орлоо. Тэр ихч тэгтээс арай бас ийм гоё газар ажиллаж яаж ингэж намайг бас ингээд бас голигдчихий энэнийг амтныг ингээд шулчи идчихий гэж боддог байна. Гэтэ тэр миний мөнгө байгаагүй ч гэсэн бүгднгээс нь авах хэрэгтэй бохгүй юу? Үнэхээр авдаг бол. Гэтэ яагаад ганцхан надаас авсан юм бол? Тий. Би одоо ингээд эргээд компанид төлөх шаардлагатай болох юм бол би одоо уух юм уу? Тэгэхгүй би тээс нэг амар муухай санагдсан.